одоо тэр яг энэ цалингийн картанд л ороод зарцуулаад тэгэл явж байна. За мэдээж зэрэг хамаарал бүхий компани юу бол хөрөнгө орлогын мэдүүлэг төр бүглэгдсэн байгаа. Хамаг Монгол групп ХХК гэдэг барилга худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За мөн гэр бүлийн хамаарал бүхий хүн үйл ажиллагааг нь хөдөлж явуулдаг. За би бас яг ийм асуулт тавьж магадгүй гэд би зөв нэг хамаарал бүхий хүмүүсээс жилд ер нь хэдэн төгрөгийн татвар төлд юм бэ гэдгийг нь асуусан. Сүүлийн 8 жилийн байдлаар нэг жил дунджаар яг улс хүн амын орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 300 орчим сая төгрөгийг жил болгон. За зарим жилдээ өсөлттэй 400 хэдэн сая төгрөгийг төлдөг гэсэн ийм мэдээлэл авсан. Энэ татварын ерхий газрын нээлттэй мэдээллийн санд байгаа. Та тэрийг үзэж болно. Төртэй холбоотой ямар нэгэн одоо төрийн худалдаа авах ажиллагаанд нэг ч оролцоогүй. За. Томилгооны асуудал дээр тайлбарлая. Улаанбаатар хотын төлөөлөгчийн томилгоонууд хамгийн сүүлд даргыг Улаанбаатар хотын худалдааны төлөөлөгчөөр Таиланд руу төлж байгаа. Уучлаарай, манайхаас ямар ч бичиг явдаггүй. Улаанбаатар нэртэй би нэг бас ил ярамгүй байна. Энэ манайхаас ерөөсөө явдаг томилгоо, миний бичгээр явдаг томилгоо байдгүй. Улаанбаатар хотын төлөөлөгчөөр өмнө нь намайг ирэхээс өмнө Сөүл, Токио, Москва хотуудад томилогдсон томилгоонууд яг тэр хэвээрээ байж байгаа. Таны гарын хэсэгтээ альбан планкийг бас харуулж ирсэн л та энэ талбай баруун талд чигсэжсэн. Юун дээр? Таны гарын хэсэгтээ уртдаагаар Таиландд суух. Би харин тэр миний гарын хэсэгтээ явдгүй маа гэдэг би дахиад хэллээ. Ямар шумаар явд юм бэ? За энэ одоо би хэлж болохгүй хаа. Энэ тусдаа өөр байгууллагын чиглэлээр явдаг томилгоо. Deputation дээр одоо иргэний гаргасан саналын дагуу хотын дарга иргэд өөрсдөө сонгоё гэж санал хураага явж байна л та ер нь энийг дэмжих үү? Гэхдээ бидний хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн би одоо тэр хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль дээр яг өөрөө ажилласан хүн шүү дээ. Бид нар энийг хоёр үе шаттайгаар цаашид ер нь хот тосгодыг хотын дарга шууд сонгодог энэ чиглэл рүү явуулъя л гээд одоо ийм өөрчлөлт реформ руу явж байгаа. Хотын иргэдийн хурал гэж байлгүйгээр хотын иргэдийн зөвлөл гэдэг байгууллага байгуулагдгийг хотын даргаыг шууд одоо олон нийтэд сонгодог болгоё гэдэг ийм зарчим руу явж байгаа. Эхний ээлжинд нөгөө Улаанбаатар хотын доторх 14 хотын даргаыг шууд сонгодог болъё. Бусад улсын болон орон нутгийн зэрэгэлдээ хотын дарга нарыг шууд сонгодог энэ зарчим руу шилжилт хийгдъя. Тэгэнгүүт ямар сөрөг юмнууд ярьсан бэ гэхээр нөгөө олон төлөөлөгч нар чинь давхцах юм биш үгээд. Тэг бид нар үгийн шилжилтийн үеийн зохицуулт нь шинээр хот тосгоны хууль хэрэгжиж эхлэхээр шинээр байгуулагдсан хот тосгодын иргэдийн хурлыг хотын тосгодын зөвлөл болгоод даргаыг нь шууд сонгодог энэ чиглэл рүүгээ бид нар шилжилт хийе гэж яжсан. Одоо та эргэлээд нөгөө мэдээлэл үзвэл яг жилийн өмнө бид нар яг л ийм зүйл ярьж ирсэн. Энэ өөрөө. Энэ бол миний асуудал биш. Энэ бол засгийн газрын хэрэглэх газар бусад холбогдох яамдууд хууль хэрэгжилттэй холбоотой асуудал хариуцна. Би бол зөвхөн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэлийн одоо энэ байгуулагдах хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой ажлуудаа хариуцна. Зүгээр одоо гол хийгдэг байгаа асуудал юу гэвэл бүх хот тосгодын хэлийн зэсийг тогтох, эдгээр газрын хэлийн зэсийг тогтох ажил хийгдэж дуусаагүй. 17 аймгийнх нь нөгөө ерөнхий төлгөө батлагдсан, үлдсэн аймагуудын нь ерөнхий төлгөө батлагдаагүй учраас хэлийн зэсийг тогтох ажил хийгдэг байгаа гэдгийг өнгөрсөн чуулганы нэгдсэн уралдаан дээр газрын харилцаа геодет 600 газраас мэдээлсэн. Тэгэхээр энэ бол миний асуудал биш. Одоо холбогдох тэр яам агентлагууд энэ юугаа бэлтгэл ажлууд хангах хэрэгтэй гэж бодож байна. 07 га газрыг ер нь олгохыг хориглосон шүү дээ. Гэтэл цогны хархан дээр өнгөрсөн хавар 9,000 гаруй иргэдэд 07 га газар олгожээ. Та энэ дээр 07 га газрыг өнгөрсөн 2023 оны 12 дугаар сард улсын хурлаар батлагдсан гэр ороо Улаанбаатар хотын автомобилийн төвчрлийг бууруулах гэр орооллыг орон сууцжуулах тухай хуулийг дагуулж газрын тухай хууль Монгол улсын иргэнд газар нэг удаа өмчлүүлэх тухай хуульд тус өөрчлөлт оруулж төвийн 6 дүүрэг буюу Налайх, Багнуур, Багангай дүүргээс бусад төвийн 6 дүүрэгт 07 га газар олголтыг бүр мөс хориглосон. Дээр нь цуслагын газар олголтыг хориглосон. За ямар тохиолдолд нөхөж олгосон бэ гэвэл уг хуулийг хэрэгжихээс өмнө хүсэлтэд тавьсан хүмүүсийг нэг удаа газрын харилцаа геодет 600 газарт танилцуулж гаргасан хүсэлт нь тухайн цаг хугацаанд багтаж гарсан уугүй юу? Тухайн жилийн газрын төлөвлөгөөнд багтаж
одоо хүсэлт нь олгогдсноо үгүй гэдгийг үндэслэж хамтарсан агентлаг хот дүүргийн газрын албад хамтарсан комисс байгуулж нэг удаа Баянзүрх дүүрэг, Сонгон найрхан, Хаан уул дүүргүүдэд тэр өмнөх хөрөгдлүүдийг эцэлэх байдлаар олгож дуусгасан. Ерөнхийдөө оюун санааны асуудал дээр та тайлбар хэлээч. Одоо хамгийн сүүл таны Будапешт явсан танд бас олон нийтийн шүмжлэлтэй боллоо шүү дээ. Тэгэхээр энэ онд одоо зөвхөн нийслэл 1.5 бараг их 80 төгрөгөөр гадаад алтан томилтон дээр тавьсан байсан. 1.5 их 80 төгрөгөөр гадаад томилт төсвөлсөн бол би одоо хариуцлага хүлээх бэлэн байна. Мэдүү наад мэдээлэл айгуу сайн ухаж манай нийслэлийн өөрийнх нь нийт урсгал зардал нь өөрөөр хэлбэл бүх албаа агчид бүх хороо дүүргийн бүгднгийнх нь одоо урсгал зардал өөрөө ийм өртөнд багтдаг. Тийм учраас ийм тоо байхгүй. За Будапешттэй холбоотой юм дээр би айгуу тодорхой хэлсэн. Соёлын яам гадаад харилцааны яамнаас тус бүр надад миний нэр дээр чиглэл ирсэн. Энэ жил Унгар Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болж байгаа. Энэ дипломат харилцааны ойг хоёр талаасаа ээлжилж аль нэг хотынхоо соёлын өдрүүдийг одоо тэмдэглэдэг ийм уламжлалтай. Энэ удаа Улаанбаатар энэ 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх одоо тэр ажлыг Будапешт хот зохион байгуулаа гээд яг албаны 53 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Үүний 38-9 нь Улаанбаатар театрын одоо тэр хөгжимчд уран бүтээлчд багтсан байгаа. За бусад хүмүүс бид нар зардлыг яаж хэмнэж явсан бэ гэхээр энэ хүмүүсээ бид нар Франкфурт Улаанбаатарын чиглэлээр Мяттай ярьж байгаа бараг 40-50% нь одоо зардлаар хоёр талын нислэгийг тооцож явсан. Үлдсэн 1000 гаруй километрт нь бид нар одоо нөгөө автобус хөлсөлж явах замаар зардлаа бууруулж явсаа. Очоод бид нар 2000 хэдэн зуун хонд уран бүтээл үзүүлсэн жижиг дунд үйлдвэрийн газар нэлээд хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүнээ борлуулсан. Аль жуулчлалын тур операторууд мөн тодорхой ажлууд хийсэн. За би шээ орлоо. За манайх орё. Ерөнхийдөө оюун эрдний гэр бүлтэй холбоотой болсон асуудлыг бас буулгах. Энэ ер нь би нэг юм хэлээ. Тэгээд ерөнхий сайд тайлбараа хийсэн. Би түрүүн тэр тайлбарыг ихтэн би хажууд нь байсан. Ер нь хамгийн адгийн зүйл гэдэг бол гэр бүл үр хүүхдэр нь улс төр хийх шүү. Өөрийнх нь хууль зөрчсөн үйлдэлүүдийг илүү одоо тодорхой гаргаж тавьж хууль зөрчсөн үйлдэлийг нь тогтоох ёстой. Ерөнхий сайд өөрөө шалгуулыг нотлуулах гэсэн тэр процессыг харах хэрэгтэй. Тэгэхээр би дахиад эцэст нэг юм хэлээ. Энэ улс төр хийхдээ гэр бүл үр хүүхд рүү ордог улс төрийг бол хамгийн адгийн улс төр гэдэг. Би чамд өглөө сая хэлсэн шүү дээ. Зүйлийг тавих юм уу? Буцаагаад хиймэл зүйлийг тавих юм уу? Буцаага зүлгээ тавьж байгаа. Одоо ерөнхийдөө та хамаарах бүхий хүмүүс